Амрын ирээ үзэгчтэй Монгол Улсын батлан хамгаалах бодлого зориулт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг 2023 оны ууган дугаараа үзэгч та бүгдтэй толилуулахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт бид батлан хамгаалах салбарын 2022 оны онцлог үйл явдал болон бүтээлч ажлуудыг толилуулж байна. Батлан хамгаалах яамны 2022 оны онцлог ажлууд. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьж, хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа. Түүнчлэн уг хуралдаанаар зэвсэг түвшний тухай хуульд нэмэлт оруулах тухай, гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, тагнуулын байгууллагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд мөн батлагдсан юм а. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд тагнуулын ерөнхий газрын харьяанд үйл ажиллагаа явуулж байсан цэргийн тагнуулын газрыг засгийн газрын тогтоолоор зэвсэг түвшний жанжин штабд шилжүүлэх ажлыг батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сард зохион байгуулсан. Ингэснээр цэргийн тагнуулын байгууллага хуульд заасан шигүүргээ хэрэгжүүлэх эрхцэн орчин бүрдэж, төрийн болон цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг гадаад улс орны цэрэг стратегийн талаарх мэдээллээр хангах боломж бүрдсэн юм а. Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүд шинжлэгдлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 9-р сарын 29-ний өдрийн 180 дугаар зарилгаар Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүд шинжлэгдэн батлагдлаа. Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төлөөлөл бүхий ажлын хэсэг, цэргийн дотоод албаны дүрм, цэргийн жигсаалын дүрм, цэргийн хүрээний ба харуулын албаны дүрм, цэргийн сахилгын дүрмүүд тус бүрийн зохицуулах харилцаа, бүтэц агуулгыг наривчлан тогтоож, нийт 27 бүлэг 162 зүйл, 1145 хэсэг, 932 заалт, 22 хавсралттай болгон эцэслэн боловсруулсан юм. Цэргийн нийтлэг дүрмүүд шинжлэгдснээр батлан хамгаалахын хууль тогтоомж, хэрэгцүүн шинжилэл, зэвсэг түвшний бүтцийн өөрчлөлттэй нийцэж улам төгөлдөржин албан тушаалнуудын гүйцэтгэх үүрэг сахилга хариуцлагатай холбогдох хэрэгцүүн зохицуулалтууд наривчлагдж, нэр томьёо, үг хэллэг зэгцлэгдэн, цаашид тогтвортой даган мөрдөх, нийтлэг шинжтэй болж, нэгтгэл анги салбар цэргийн байгууллагуудад өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд илүү ойртож, дүрмээр зохицуулагдаагүй, ойлгомжгүй олон асуудлыг шийдвэрлэсэн чухал ажил бүгдэлтэй болсон. Цэргийн албаагчийн албан тушаалын ангил, цол, цалингийн зэрэглэл шинжлэгдлээ. Төрийн албаны тухай хуулийн шинжилэл, төрийн алба мэргэжсэн тогтвортой байх зарчим, зэвсэг түвшний тухай хуулийн өөрчлөлт, цэргийн цол олгох журам шинжлэгдсэнтэй холбоотойгоор батлан хамгаалахын сайдын тушаалаар зэвсэг түвшний цэргийн албаагчийн албан тушаалын ангил, цэргийн цол, цалингийн зэрэглэлийг шинжлэн тогтоолоо. Ингэснээр албаагчдын албандаа хандах хандлага дээшлэх, мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, тогтвор суурьшилтай албаах нөхцөл бүрдэж, мэргэжлийн зэрэгт суурилсан зэвсэг түвшнийг бүрдүүлж бэхжүүлэх, зорилтыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Цэргийн бүртгэлийг захим хэлбэрт шилжүүллээ. Төрөөс үзүүлэх үйлчилгээг захимжуулж, төрийн хүнд сурталыг бууруулах, засгийн газрын зорилтын хүрээнд иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор цэргийн бүртгэлийг улс захим хэлбэрт шилжүүллээ. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд чирэгдэлгүй хүссэн үедээ хүссэн байршлаасаа бүртгэлд хамрагдах, цэргийн штабын албаагчдын иргэдтэй харьцах, ажлын ачаалал буурах, бүртгэл мэдээллийг хурдан шуурхай авч дүн шинжилгээ хийх боломж бүрдсэн юм а. Улсын хэмжээнд уг бүртгэл хамрагдсан бэлтгэл офицер, ахлагч 1-2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн 20 орчим хувь нь www.e-mongolia цэгийн веб портал болон e-mongolia аппликейшн ашигласан байна. Орон нутгийн хамгаалалтын томилгоод нэгжийн хэрийн дадлаг сургалт анхудаа боллоо. Онц байдал, дайны байдал зардагдсан үед орон нутгийн хамгаалалтын томилгоод нэгжийн гүйцэтгэх үүрэг хэрэгжүүлэх арга хэмжээг тодотгох, сурган дадлагжуулах үндсэн зорилготой хэрийн дадлаг сургууль анхудаага явагдлаа. Хангайн бүсийн сумдын орон нутгийн хамгаалалтын томилгоод нэгжүүд оролцсон уг дадлаг орон нутгийн хамгаалалтын томилгоод нэгжүүдийн бүрэлдэхүүн заагдсан районд хөдөлгөөн үйлдэж, томилгоод үүрэг гүйцэтгэх нь сэдвээр Өвөрхангай аймгийн Хужирт сумд тактик жигсаалын болон үзүүлэх сургуулийн хэлбэрээр онол дадлагыг хостуулан явагдсан. Сургалтад Батөлзий, Уянга, Зүүн Баян улаан, Харах хорин,
хужирт сумдаас өөр өөрийн үүрэг зориулт бүхий томилгоод бүрэлдэхүүн тодорхой тооны зэвсэг техниктэй оролцсон юм а. Барилга инженерийн цэргийн удирдах газар байгуулагдлаа. Бадлан хамгаалах тухай хууль, зэвсэг түвшний тухай хуулийн холбогдох заалтууд, засгийн газрын шийдвэрийг үндэслэн зэвсэг түвшний барилга инженерийн цэргийн удирдах газрыг шилжүүлэн байрлууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бадлан хамгаалах чиглэлээр тусгагдсан албаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд зэвсэг түвшний тэг 17 дугаар анги 4092 м2 талбай бүхий 4 давхар барилгыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэж өгч зэвсэг түвшний барилга инженерийн удирдах газар бие даасан үйл ажиллагаагаа явуулж цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ. Шудраг байдлын үнэлгээгээр батлан хамгаалах яам тэргүүн байр эзэллээ. Авилгатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2022 оны 11-р сарын 30-ны өдөр танилцуулсан 2020 онд зохион байгуулсан шудраг байдлын үнэлгээгээр батлан хамгаалах яам нь бусад яамдаас 80.5 оноотойгоор 1-р байр эзэлж бүх төрлийн байгууллагуудаас эхний 5-д шалгарлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийн үнэлгээнээс 10.9 пунктээр нэмэгдэж 46 байраар урагшлсан үзүүлэлт юм а. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авилгын эсрэг авч хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагаа нь иргэд олон нийт харьяа байгууллагад хүрч зохих үр дүнгээ өгч буйн илрэл юм а. Олон улсын эмэгтэй энхийг сахиулагчид Монголд чууллаа. Монгол зэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч, Ухнагийн хүрэл сүхийн санаачлаг, Эвэлдор эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын баг хурал 6 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 30 орны 80 гаруй төлөөлөгчд оролцлоо. Тус хурлаар нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй зэргийн албаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгуурч буй сорил бэрхшээд түүнийг даван туулах шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон туршлага солилцсон чухал арга хэмжээ болсон бөгөөд хүндэт зочноор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч энхийн ажиллагааны газрын дарга Лакура оролцсон юм а. Цэрэг спортын дөл цогцлбор тэмцээн зохион байгууллаа. Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бэлдрийн болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой батлан хамгаалахын сайдын нэрмжит цэрэг спортын дөл 2022 цогцлбор тэмцээн анхудаа Монгол улсын ерөнхийлөгчийн Эвэлдор явагдлаа. 3 үе шаттай явагдсан энэ тэмцээний эхний шатанд улс даяар ерөнхий боловсролын бүх ил сургуулийн ахлахангийн зурагчдын 1338 багийн 17220 хүүхэд хамрагдаж сургуулийн аварга багуудаа шалгаруулж 2 дугаар шатанд нийт 318 сургуулийн аварга багуудын 4163 хүүхэд аймаг дүүрэгтээ бүсчлэн өрсөлдөж шилдэгүүдээ тодруулсан. Зэвсэг түвшний сургуулийн нэгдсэн төвд явагдсан төгсөлтийн шатанд аймаг дүүргээс шалгарсан 29 багийн 377 сурагч оролцож улсын аварга тасаг шалгарсан юм. Өсвөр үеийнхнэр дамжуулан батлан хамгаалах бодлого зэвсэг түвшний үйл ажиллагааг улс орон даяар сурталчилж иргэдийн иргэний зэргийн үүргээ биелүүлэх ухамсар хандлагад нөлөөлөх үз томоохон арга хэмжээ боллоо. Монголын бүх ард түмний спортын их наадамд тэргүүллээ. Батлан хамгаалах яамны харьяа зэвсэг түвшний алдар спорт хорооны баг тамирчид Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадамд спортын 13 төрлөөр оролцож 56 галт, 38 мөн, 29 хүрэл нийт 123 медаль хүртснээр 13 дахь удаага тэргүүн байр эзэллээ. Энэ оны 9-р сарын 9-ноос 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан шигшээ тэмцээн зуны олимпийн 20, паралимпийн 3, дефлимпийн 2, нийт спортын 25 төрлөөр явагдаж 21 аймаг, 9 дүүрэг, нийт спорт хороод клубүүдийн 4570 орчим тамирчид 202 багц медалийн төлөө хурд хүч ахвалцсан байгаа сорин өрсөлдсөн юм а. Зэвсэг түвшний 2022 оны онцлог үйл явдал. Агаарын цэргийн зэвсэглэл техникийн шинжилэл хийгдлээ. Монгол улс, Орсын холбооны улс хоорондын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд сургууль байлдааны 4-1 МиГ-29УБ загварын сөнөөгч онгоц, Air Drome-ийн газрын хамгаалтын 12 нэгж техник, бүгд найрамдах Чех улсад үйлдвэрлэгдсэн шин загварын P18 Elim радиолокацийн станцыг хүлээн авч зэвсэглэлд оруулан зэвсэг түвшний агаарын цэргийн зэвсэглэл техникийг хэсэгчлэн шинжлэх ажлыг хэрэгжүүллээ. Цэргийн ёслолын жагсаал хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тулгар төрийн 2231 жил их Монгол улсын 816,
ардын хувьсгалын 101 жилийн төрийн далбааны өдөр үндэсний их баяр наадам Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн хойд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг тус зохион байгууллаа. Уг ёслолын жагсаал нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 4000 гаруй албаагч, морин цэрэг, 300 гаруй дугуйт болон гинж техник оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй томоохон жагсаал болсноороо онцлог байлаа. Түүнчлэн Чингис хаан хаад язгууртны музейн нээлтийн ёслолын ажиллагаа их эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан төрийн 9 хөлт цагаан дугийг 7 дугаар сарын 10, 10 дугаар сарын 10, 11 дугаар сарын 24-ний өдөр хүндэтгэн цэнгүүлэх ажиллагааг тус зохион байгуулж төрийн цэргийн сүр хүчийг олон нийтэд илтгэн харуулсан үйл явдал боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагад үүрэг гүйцэтгэх чадвараа шалгууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын зөвлөх түвшнээс үүрэг гүйцэтгэх бот бодлогын батлон 2 дугаар шатны эмнэлэг болон хөдөлгөөнт Мистаслын бүлгийн бэлэн байдлыг Нэгдсэн үндэсний байгууллагын үнэлгээ зөвлөмжийн багт амжилттай шалгуулж өндөр үнэлэлт авлаа. Ингэснээр Монгол улсын зөвлөх түвшин Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой салбар нэгжинхээ тоог нэмэгдүүлж Нэгдсэн үндэсний байгууллагаас дэвшүүлж байгаа энхийг сахиулах ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх найдвартай хүчин гэдгээ нотлон харууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ажиглагч офицерын дамжааг эх орондоо зохион байгууллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийн ажиллагааны газрын сургалтын нэгдсэн албаны гишүүн орнуудын сургалт хариуцсан мэргэжилтэн Хурандаа Александр Кавалкант 2022-ны 7 дугаар сарын 24-өөс 30-ны өдрүүдэд энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд Нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиглагч офицерын дамжааг бие дааж зохион байгуулах шаардлага хангасан тухай үнэлгээг итгэмжлэн гардуулах зорилгоор Монгол улсад хүрэлцэн ирж ажиллаа. Шалгалтын дүнг үндэслэн Нэгдсэн үндэсний байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн Нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиглагч офицерын дамжааг бие даан зохион байгуулах магадлан итгэмжлэх гэрчлэгийг 2022-ны 9 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын энхийн ажиллагааны газрын сургалтын албаны дарга Марк Педерсон Монгол улсаас Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх Хурандаа ган уягт Нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд гардуулан өгсөн. Ингэснээр манай улсын зэвсэг түвшин гадаад орнуудын цэргийн мэргэжилтнүүдийг Нэгдсэн үндэсний байгууллагын стандартын дагуу эх орондоо сургаж бэлтгэх боломж чадвартай боллоо. Сөргөө 2022 стратегийн нэгдсэн команд штабын сургуулийг зохион байгууллаа. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан Сөргөө 2022 стратегийн нэгдсэн команд штабын нэгдсэн сургуулийг анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийг зохион байгуулснаар болзошгүй цагийн байдалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм а. Цэргийн сургалт бэлтгэлийн алба байгуулагдсны 100 жилийн ог тэмдэглэн өнгөрүүллээ. Зэвсэг түвшний цэргийн сургалт бэлтгэлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ог үгтэж, зэвсэг түвшний цэргийн сургалт бэлтгэл 100, түүх, өнөө ба ирээдүйн сэдвт эрдэм шинжилгээний хурал, спортын зогсолбор тэмцээн, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдын ажилтнуудын дунд нөхөрсөг уулзалт тэмцээнийг тус зохион байгуулж, цэргийн сургалт бэлтгэл 100 жил баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг толилуулж, олон нийтэд цэргийн сургалт бэлтгэлийн албаны үүсэл хөгжил, түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын хөгжлийн алс хэтийг сурталчиллаа. Монгол цэрэг дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Зэвсэг түвшний 327 дугаар ангийн зэний артиллерийн батарейны сумзөөгч, жолооч, олон улсын хэмжээний мастер ахлагч Батцэнгэл 1111 удаа сонс эргэж дэлхийн дээд амжилтуудыг бүрдхэн баталгаажуулдаг. Генсийн хороонд бүрдгүүлэн батламж гардан авч Монгол хүний авиас бэлэг Монгол цэргийн тэсвэр хатуужил ур чадварыг олон улсад зуртачлан таниуллаа. Гадаадын өндөр дээд албан тушаалтнууд манай оронд айлчлалаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч дарга Лакура, холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга генерал Цорн зэрэг гадаадын нэр хүндтэй өндөр дээд түвшний зоч төлөөлөгчд Монгол улсад албан ёсны айлчлал хийж цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон алхмыг хийлээ. Зэвсэг түвшний 2022 оны бүтээлч ажил. Төмөр замын бүтээн байгуулалт. Зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалт болох Зүүн Баян ханги чиглэлийн 3.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож хүлээсэн үүрэг хариуцсан ажлаа гүйцэтгэлийн өндөр түвшинд хэрэгжүүлэн улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсрууллаа. Зэвсэг түвшний дэлгэн байгуулалтын төлөвлөгөө, зэвсэг түвшнийг дайнд хэрэглэх ерөнхий төлөвлөгөө, зэвсэг түвшний 50 цагийн болон дайны үеийн зохион байгуулалтын бүдүүчийн зурган болон бичмэл төлөвлөгөөг боловсруулан Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчаар батлууллаа. Ингэснээр болзошгүй цагийн байдалд зэвсэг түвшний гүйцэтгэх үүрэг, удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг наривчлан тогтоож, үйл ажиллагаа нь илүү тодорхой болсон юм а. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн их сургуультай хамтран агроэкологийн сургалтыг 3 үе шаттайгаар явуулж зэвсэг түвшний 120, 310, 186, 336 дугаар ангиудын байрлал нийт 42-га мод үржүүлгийн талбайг шинээр байгууллаа. Цаашид мод үржүүлгийн газрыг зэвсэг түвшний тэг 11, тэг 17, 186, 120, 311, 325, 327 дугаар ангиудад нийт 21 га талбайд байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Авто замын бүтээн байгуулалт. Улаанбаатар дархан чиглэлийн хурдны зам төслийн авто замын өргөтгөл, шинжилгэлийн ажилд зэвсэг түвшний барилга инженерийн зэрэг оролцож богино хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж, хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Иргэдийг болзошгүй эрсдлээс хамгааллаа. Эсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын нийт 31 бүлгийг зэвсэг түвшний 8 ангиас томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлж, нийслэлийн 7 дүүрэг, 7 аймгийн нутаг дэвсгэрээс 4 нэр төрлийн нийт 13127 ширхэг сум галт хэрэглэлийг илрүүлэн иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул эрсдлээс сэргийллээ. Түүнчлэн Дорнод аймгийн халахгүй сумын нутаг дэвсгэрт 51 м2 талбайд ил үзлэг, Төв аймгийн Сэргэлэн сумд 115 м2 талбайд ил үзлэг, Төв аймгийн Баян сумд 1.9 км2 талбайд далд үзлэгийг томилгоод бүлгүүдийн хүч хэрэгслээр явуулж үүрэг гүйцэтгүүллээ. Техникийн шинжилэл, засварын ажлыг хэрэгжүүллээ. Зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн тэг 85, тэг 86, 104, 113, 252, 253, 278, 281 дугаар салбаруудын 32 нэгж техникт дунд болон урсгал засварыг хийж гүйцэтгэн, техникийн бэлэн байдлыг дээшлүүлж, зэвсэг түвшний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Renault Duster загварын 9 нэгж автомашиныг зэвсэг түвшний 8 ангид хуваарлан олголоо. Түүнчлэн төмөр замын бүтээн байгуулалтын 636 сая 220 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар зам барилгын инженерийн зориулалттай 4 нэгж техникийг хүлээн авч 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажилд үүрэг гүйцэтгэж байгаа зэвсэг түвшний ангиудад хүлээлгэн өгч бүтээн байгуулалтын ажилд ашиглалаа. Албаагчдын албаах нөхцөлийг сайжрууллаа. Зэвсэг түвшний 325 дугаар ангийн 3 тусгай салбарт албан тушаалын 8 айлын орон сууц, Баян үлгийн аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албаагчдын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг зэвсэг түвшний 340 дугаар ангийн бие бүрэлдэхүүн барьж ашиглалтад орууллаа. Түүнчлэн зэвсэг түвшний 189 дугаар ангийн байрлал албан тушаалын орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжид холбож, зэвсэг түвшний 303 дугаар ангид нисэх онгоц, нисдэг дэргэнд засварын ажил явуулахад зориулсан байр, дулаан зогсоолыг барьж ашиглалтад оруулсан. Монгол улсын батлан хамгаалахыг цаатгана. Адыг өдгөн өгсөж, толгойд хөргөө утганы үд харуул жагсан. Үд харуулын дарга Ахмад Ямцуг. Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайханбаяр, зэвсэг түвшний жанжин штабын дарга бригадийн генерал Хамбин болон Батлан хамгаалах зэвсэг түвшний жанжин штабын зарим удирдлагууд, зэвсэг түвшний барилга инженерийн зэргийн удирдах газрын харьяа, зэвсэг түвшний тэг 17 дугаар ангид ажиллалаа. Тус бүрэлдэхүүнийг ангийн хүндэт харуулж гисэн өгтөн авсны дараа ангийн захирагч хурандаа дорж тэрэм бүтээн байгуулалт, цэргийн сургалт бэлтгэл, барилга угсрал засварын ажил гүйцэтгэх боломж, тусгай зөвшөөрлийн талаар болон хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээнийхээ тухай танилцуулсан юм а. Тус ангийн энэ жил барилгын мэргэжил
олох сургалтыг зохион байгуулан 108 цэргийн албаагчаа хамруулсан байна. Эдгээрээс 10 ахлагч, 98 хуцаа цэргийн албаагч байсан гэдгийг онцоллоо. Мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн газар байгуулан 5 төрлийн 172,600 ширхэг суулгас тарьсан тухайга тайлхилсан юм а. Өнөөдөр манай анги дээр Батлан хамгаалгын сайд ирээд хугацаа цэргийн албаагчдын амьдарч буй орчин за мөн ангийн одоо хийж байгаа үйл ажиллагаа цааш тийх зорилтын талаар бас танилцуулга хийлээ сайдад. За ингээд бас сайд манай анги дээр хугацаа цэргийн албаагчдтай болсон тул ахуй үйлчлэгээний одоо байрыг барих асуудлыг шийдвэрлэж өглөө. Одоо юу сурч цэргийн одоо барилгын чиглэлээр ямар мэргэжил эзэм шийдэж байна гэж. Сантехник сурч байгаа. Сантехник сурч байна. Тэр сургуульд ямар мэргэжлээр сурч байна? Хүн биш юм сурч байгаа. Бодсон. Сайн хэрэгтэй мэргэжил. Хатмасан шийдсэн. Гоё өсөж байгаа. Гоё өсгөө сурчсан шүү дээ. Гал жоохон өстэй яа гэж сандрал чам. За амттай. Тус ангийн захирагч Чурандаа Дорж Дэрэм элтгэлийн төгсгөлд тулгамдж байгаа шийдвэрлэх асуудлын талаар танилцууллаа. Тодорхойлбол ангийн байрлалд ахуй үйлчлэгээний төв барих, хугацаа цэргийн албаагчдыг барилгын мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн боловсрол олох сургалтыг дахин хэрэгжүүлэхэд шаардлагадах дэмжлэгийг сайдад уламжилсан юм. Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүн хугацаа цэргийн албаагчдын цэргийн байраар зочилж тэдний амьдарч байгаа орчин нөхцөлтэй танилцсан цэргийн байрыг илүү тохилог болгох талаар өөрсдийн санал зөвлөмжийг өгсөн юм а. Батлан хамгаалгын сайдын дэргэд их иргэний зөвлөлийн ээлж турал зохион байгуулагдлаа. Тус хурлаар энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар сайдад танилцуулан зөвлөлийн гишүүд харилцсан мэдээлэл солилцож цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойллоо. Тодорхойлбол хурлаар хэлэлцэгдсэн асуудлаас гадна шинэлэг ямар ажлуудыг зохион байгуулах талаар иргэний зөвлөлийн нарийн бичгийн дарга саналж 2023 оны ажлын төлөвлөгөө гарган Батлан хамгаалгын сайдаар батлуулан ажиллахаа илэрхийлсэн юм а. Батлан хамгаалгын сайдын дэргэд хэрний зүйлийн гишүүний хувьд нийслэлийн цэргийн хүрээний ангиудаар явлаа. 9 анги байгууллагуудаар явж цэргүүдийн маань амьдрал ахуй, хоол, унд, байр, сургалтын байдалтай танилцж тэгээд цэрэг дайчдаа уулзалт хийлээ. Нийгэм өдөр болгон шин сорилт, шин мэдээлэлтэй учирч байдаг. Энэ шин сорилт мэдээллүүд, шин асуудлыг одоо цэрэг хүн манай офицер ахлагч нар өөрөөрийнхөө бодож тайлбарлаж зөв талаас нь ухаардаг болох тийм гарцаагүй шаардлагатай нийгэмд бид нар амьдарч байгаа байна. За тийм учраас бид нэр одоо ангиудад тухайд ийм соён гэгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой юм байна. Цэрэг татлагаас эхлээд ерөн цэрэгт очиж одоо ямар орчинд очдгийг, ямар орчинд ажиллаж амьдарч байгаа, тэнд юу сурдгийг гэдгээс эхлээд бүх одоо зүйлийг бас ард олондоо нээлттэй байлгах нь зүйтэй юмаа гэдэг дээр бас илүүтэй санснааслахт хүрч ярилцж байна. Тэгэхээр 2023 онд энэ асуудалд нийтдээ анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байна. Нэг бас энэ иргэний зөвлөлийн өмнө хариуцж байгаа нэг ажил бол цэрэг эх орны сэдвт Яруу найргийн эх орны цэрэг наадмыг хариуцж гол шүүгчээр нь ажилладаг. За энэ наадмыг энэ жил бол одоо бүр өргөн дэлгэр шагнал сайшаал өндөртэй хийхлээр сая бас би сайдад саналаа хэллээ. Сайдад дэмжиж байна. Ингээд эх жилийн наадам 3 сарын 18-нд сайхан болох байхаа гэж бодож байна. Цэргийн сүр жагсаалдаан гэдэг шиг ер нь Яруу найргийн орон сүлдэнд Яруу найргийн гэгээ гэрлэнүүд эх орны тухай сэдв байдгийн, эх орны тухай сэдв бүхэн эр зэргийн тухай байдаг болохоор энэ наадам сайхан болно гэж бодож байна. Энэ он Батлан хамгаалгын сайдын дэргэд их иргэний зөвлөлн Батлан хамгаалах бодлого зорилт зэвсэгтөрчний үйл ажиллагааг сурталчлан таниулсан 88 цагийн багт сургалтыг иргэд хүүхэд залуучуудад танилцуулсан байна. Түүнчлэн иргэний зөвлөлийн гишүүд зэвсэгтөрчний нэгтгэл анги салбаруудад хэсэгчилсэн уулзалт зохион байгуулан нийгэмд эерэг уурын цохлыг бүрдүүлэх, иргэн зэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон төрлийн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Мөн цэргийн албаагчийн ёс зүй сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацж олон нийтийн хүртэл болох ажлуудыг амжилттай зохион байгуулсан байна.
Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын албанаас Батлан хамгаалахын сайдын дэргэдэх иргэний зөвлөлийн гишүүдийн дэмжлэгтэйгээр зэвсэг түвшний хөд орон нутгийн болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл анги салбаруудын цэргийн албан хаагч нарт соён гэгээрүүлэх сургалтыг цуврал хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургалтыг энэ оны 9-р сараас эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хөд орон нутгийн болон Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангийн 1700 гаруй цэргийн албан хаагч нар хамрагджээ. Энэ удаад сургалтын хөдөлгөөнд бүлэг Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангиудад ажиллаж байна. Тус сургалтыг иргэний зөвлөлөө санаачлан төлөвлөгөөний дагуу одоо анги салбаруудын офицер ахлагч нарын албаны хандлагыг одоо сайжруулах, ёс зүйтэй, төлөвшөлтэй, хувигны манлайлалтай ингээ байх үүднээс одоо техникийн хичээлийг яг газар дээр нь анги байгууллагуудад одоо офицер ахлагч нарт үр дүнтэй явуулах ийм ач холбогдолтой сургалтыг явуулж байгаа юм аа. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр үүрэгт ажлаа хүлээн авахдаа зэрэгцэн хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээнүүдэд тодорхойлсон. Түүний нэг нь дэргэдээ иргэний зөвлөлийг байгуулсан явдал юм. Тус зөвлөл нь зэвсэг түвшинд иргэний хяналт тавих, Батлан хамгаалахын сайдад дэмжлэг үзүүлэх, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх зэрэг үүргийн хүрээнд өнөөдрийн сургалтад дэмжлэг үзүүлэн салбартаа тэргүүлэгч эрдэмтэн доктор, профессоруд хичээл зааж байгаагаараа онцлог юм а. Эрүүл мэндийн боловсролыг иргэдийн дунд ингэж сайн ярьж нэвтрүүлж ойлгуулж яах нь бол маш чухал юм аа. Эх орны залуучууд ялангуяа одоо энэ цэргийн насны хүмүүсүүд цэргүүл маань одоо бүхэл амьдралынхаа туршид цэргийн алба хаахта эрүүл чирэг байх, эх орныхоо бүтээн босголцод ирээдүйд эрүүл одоо биеэр оролцох, биеийн эрүүл мэндийг залуугаасаа одоо хайрлах үүднээс эрүүл мэндийн боловсрол их чухал юм. Тийм учраас эрүүл мэндийн боловсролыг одоо анхаарч эрүүл чирэг биетэй, эрүүл саруул ухаантай, элдв янзын хорт дадал зуршил хэрэглэхгүй ингэж хүмүүжих нь өнөөгийн одоо Монгол улсын хөгжилд маш чухал юм. Зэвсэг түвшний анги байгууллагын офицер ахлагч албан хаагч нарт хувь хүний хөгжил манлайлал сэдвт сургалтыг хувь хүн одоо өөрийгөө хөгжүүлэх, түүнийг удирдах, за мөн одоо харилцаа, хандлагын хүч, харилцааны менежмент, за мөн одоо сэтгэл хөдлөлийн оюун ухаан, за цагийн менежмент, стресс, мөн одоо бүтээл сэтгэлгээ, ёс зүйн одоо сэдвүүдээр сургалт явуулж байгаа. Хугацаа цэргийн алба хаагч нарт болохоор эх орноо хайрлах гэсэн сэдвүүдийг сургалтуудыг бол зохион байгуулж байна. За сургалтын онцлог нь бол ажлын байран дээр сургалтыг авахын зэрэгцээгээр ажлын байран дээр хэрхэн хөгжиж болох вэ? Харилцаа хандлагаа хөгжүүлж яаж одоо ажил албандаа ахиц дэвшлиг авчрах вэ гэдэг тал дээр нь чиглэсэн, харилцан ярилцсан ийм сургалт байлаа. Тийм дүрм явдаг гэсэн тийм ээ. Цэргийн албаны цагийн хуваарьд үйл ажиллагаанд алба хаагч нарын хувь хүний хөгжил төлөвшөл чиглэгдсэн сургалт бага хувийг эзэлдэг. Энэхүү сургалт тэр орон заг нөхөж анги байгууллагынхаа байрлал, номын дуу сонсож байгаагаараа онцлог юм. Маш одоо үр дүнтэй байна, маш их юм ойлгож авлаа. Эргээд одоо бид нар энэ олон жилийн туршлагаараа туулж өнгөрүүлсэн ажлын туршлагынхаа сургамж тэмээ хичээлээ явуулсан одоо бидэнд хамаагүй үр дүнтэй байна гэдэг нь одоо харагдж байна. Биний хувьд ч гэсэндээ маш их одоо тусаж хүлээж авлаа. За би ингээд айрамд 20 жил ажиллаж байна. Тэгээд 20 жил ажилласан айрам бол их хүнтэй тулж ажилладаг. Одоо энэ сургалт маань өвний боловсролыг дээшлүүлэх тийм их өгөөжтэй сургалт өгч байна. 10 жилээ төгсөөд дөнгөж хүүн тал руугаа чиглэж байгаа байлдагч нарт айгүй үр нөлөөтэй сайн сургалт болж өнгөрлөө. Өнөөдрийн сургалтын хувьд бол яг юу мэдэх ёстой, юунд хариуцлагатай байх хэрэгтэй бүгдийг зааж сургалаа. Хүүхдүүд шууд ирж байгаа ийм зөвлөгөө авч чадахгүй шүү дээ. Энэ сэрэгтрээд ийм зөвлөгөө авж байгаа нь бол үнэндээ бас бахархуштай л байна. Тэгэл ар гэрээс нь дуудаад ийм зөвлөгөөнд оруулаад энэ ч одоо бас нэг сайхан л болцсон байж цэрэг мэрэгч одоо ерөөс. Батлан хамгаалахын сайд Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дараагаар батлуулсан өдөртөмжийн дагуу төлөвлөгөөт сургалт эх онд ч мөн үргэлжлэн зохион байгуулагдана. Эх орны төлөө нэвтрүүлгийн 2023 оны ууган дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүгддээ баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.